Анх бүр очиод нөгөө хэл их мэдэхгүй байх та. Нөгөө буудалд том зочид буудалд юу хийгээд аяг шанаа угаадаг тийм DJ гэсэн хэрэг. Аяг шанаа угаадаг тийм том машинтай. За. Тэгээ тэрүүгээр нүнг аяг шанаа урсч ирдэг байх халуусаар ингээ угаагдаад. Тэрийг ингэж угааж муугаад арчдаг ч юм уу. Тийм ажил хийдэг гэсэн. Тэр одоо хэдэн он гэсэн үг вэ? Тэр чинь одоо 1900 олон хоолод одоо энэ шорлон молдч гэдэг юм бас ингэ сэлэндээ ингэ хийдэг байсан чинь яг 100 батлагдаагүй ч гэсэн шүн мөн их гарч ирдэг. Тэгээд ямар ядраатай тэгээд зарим нь уралж заримд нь блоклолцсон тэгээд байж идэв. Тэгээд зөв шүү дээ. Шүн ингээд өсөд унтах чинь сайн баг. Нэг Япончууд ирээд тэгээд бүр 8 гэж буусан юм өснө бодолтой. Тэгээд шот руу орохсоор хэтэл 11 мэг болоод бүр амар төгжрээ. Тэгээд нөгөө бүх газар халдтай. Тэгээд шүлэнд ордог. Ялч үлсээд байгаа хүмүүс чинь. Тэгэл ингээл ороос чинь өөдөл чинь бүр шок. За. Цөм авч өгөө. Каста шил авч өгөөд, хойц авч өгөөд. Тэгээ ингээд ширлээ идүүсэн чинь. Ямар гандтай юм бэ? Гэсэн цаа. Тэгээ бүр хөөсөн зугаад. Би бол гэтээ намаас хүмүүстэй идэв. Тэгээд амар идээд тэгээд тархахгүй энэ хоолоо аваарыг хайдаг байх юм аа. Гэтэ яг хүмүүс яад гэж бодож байна гэхэлэр ингээд яг хитгэлтэй. Тэгээ ингээд ширээ дүр ингээд тавьсан байгаа болохоор амар их болгоо шүү дээ. Тэнгүүд бас нэг хүмүүс аим гэдэг багтаа энэ үлцэн хоолоо яадгийг идэх юм гэлээ. Тэгээд үлцэн хоолоо авч явдаг. Тэгээ бас хайр юм хаяад явах вэ гэдэг. Тэгээд хөлдөж болохоор байл би тэгэл очиж хөлдөгчдөг хоолоо. Тэгээд скол идчихдэг. Тэгээд тархахгүй байгаа шалтгаан нь би ихэнхдээ би нөгөө бичлэгээ яг өдрийн цагийн цагаар хийдэг. 1-2-ийн үед ч юм уу. Тэгээд хийчээд сайхан идчихлээ шүү дээ. Тэгэл жимдээ явдаг ч юм уу скол жоо халахж байна. Тэгээ оройдоо хөнкөө мэдэл салаад малаад ч юм уу скол тарыг явуурт угаал айрыг мэр. Тэгэл оройдоо олт хийчихдээ. Оройдоо хайрг уудал биш жингээ өрдөг. За сайн байцгаана ингээд санаа суй подкастын ээлжлэгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараар бид нэгэн бас нэгэн өрмөц зочныг урьж оролцуулсан байна. За зочин маань хинбэ гэхлээр Тэмин Токио гэдэг нэртэй одоо энэ нэрээрээ Facebook, Instagram дээр нэлээд алдартай хоолны контент хийдэг. Японд одоо архитектуроор сурж төгссөн Тэмүл маань хүрэлцсэн байна. За сайн уу Тэмүл. За арай минь өдрийн минь. За одоо эн чинь Япон Монгол руу явган ирэн байгаад идэг гэсэн. Тэгээд ажил хэр байна да? Сайн сайхан байна. Ажил ер нь дагуу байгаа. Сая нэлээ бас завгүй байлаа. Тэ. Бас 100 байлаа. Шоу зингээ их байлаа. Аль ажиллаад баланслал явж байна да. Зөв. Одоо тэгэхээр бол таны контент бол одоо нэг юм сүлж ялангуяа Facebook дээр те хоолны контент гэдгээрээ танигдсан байна. Тэгээд ер нь ямар учраас хизээс ингэ хоолны контент хийж гисэн бэ? Ер нь ямар үндэсний цоогоор дагнаж одоо энэ чиглэлээр явж байна те. Түүхээ хоёлаа ихлэ яри. За тэгээ юу яасан юм? Анх нөгөө Японд оюутан байхдаа цагийн ажил хийдэг. Тэгээ ер нь их хоолтой холбогдолтой цагийн ажил хийдэг байсан. Анх бүр очиод дөнгөж хэл их мэдэхгүй байхдаа нөгөө буудалд том зочид буудалд юу хийгээд аяг шанаа угаадаг тийм DJ гэсэн хэрэг. Аяг шанаа угаадаг тийм том машинтай. За. Тэгээ тэрүүгээр нүнг аяг шанаа нь урсч ирдэг байх халуусаар ингээ угаагдаад. Тэрийг ингэж угааж муугаад арчдаг ч юм уу. Тийм ажил хийдэг байсан. Тэр одоо хэдэн он гэсэн үг вэ? Тэр чинь одоо 1900 2013 он. Тэр чинь бүр нэлээд олон жил юм. Тий 13 онд байна. Тий 13 онд 2013 онд тэгж очиод тэгээд тийм тэр чинь тэгэл нөө нэг зарим нөө идээгүй мэдээгүй тэгэл нөө нэг юм гой Японод харж байгаа байхгүй буудлын захиалах тийм хоолнууд ингээл юм бенто бокс айгу гой мөнгөний тэгэл амьдралдаа харж байгаагүй хоол мал яваал тэгэл ер нь их гой сонирхолтой юм байна да хоол Японы хоол өөр их гоё юм байна да гэл тэр чинь нөө Япон хоол гарна хятад хоол гарна Европ хоол гардаг тийм бодол гэсэн байхгүй. Тэгээд яаж яагаад хилээ сайжруулад тэгээд дараа нэг манай нэг Итали манай ангийн найз маань намайг нэг юм Америк сүлжээ стейк хауст оруулаад стейкний газар байсан байхгүй. Тэгээд нэлээд тийм лакшери зэрэглэлийн. Тэгээд гадаад зочин ихтэй тэгээд жоох англи ярьдаг болохоор чи болно гэд. Тэгээ орвоо. Тэгээ зөөгч хийсэн тэнцээ чинь. Тэгээ нөгөө хилмэлэн дажиг болсон чинь нөгөө юу яагаад цалин мэлэн өсөд нөгөө угаагчаасаа гайгүй цалин бэлээ авч маваа. Тэгээд ер нь санхүү мохоо гайг болоод ирээд тэгээд
зөөгч хийх жахта тэр чинь бас яг нөгөө цэвэр яг Америкэн дэш байгаа байхгүй. Яг нөгөө Америкээс бүр манайх чинь онгоцоор тээвэрлж авчирдаг тийм стейкүүд. Манай нөгөө Монгол үхрэг чинь одоо хөрхи имэрдүү одоо T-bone стейкүүд нь иймэрхүү байхад Америк чинь юм том. Мэрийг хэлмэлтэй тийм байдаг байхгүй. Тэгээд тэнцээ чин зөөгч хийж агаад 2 жил мэл бар хийсэн баха. Тэгээд зөөгчөөсөө болоод бартендер болоод бартендерээсээ бас болоод галт хонд нь ажиллаж. Тэгээд ингэ солио. Тэгээ ерөнхийдөө дандаа ажиллаж исэн ажлууд маань юутай холбогдолтой, хоолтой холбогдолтой. Тэгэл ер нь дуртай байсан юм байна лээ. Тэгээд Монголд ирээд нэлээд ажиллаж янз бүрийн өөрийнх нь компани ингээл газар ажиллаж агаад гинт уцтай холбогдолтой би уцаа солисон. 15 авахгүй iPhone. За. Тэгээд өмнө ч 10 барьдаг гэж. Тэгээд 15 аваад тэгээд зүгээр ямар ч тийм юу байгаагүй юм. Айхтар төлөвлөгөө байгаагүй. Камер байхгүй. Тэгээ байхгүй, камер байхгүй, янз бүрийн төхөөрөмж байхгүй. Тэгтээ зүгээр нэг юм. За хийгээд үзье гэж би бодсон байхгүй. За хийгээд үзье гээ. Тэгээд нэг тэр үе чинь бас нэг тийм миний Instagram feed дээр би өөрөө дуртай л байсан байгаа юм л да. Одоо ингэ бодсон. Instagram feed дээр дандаа одоо тийм хоолны контент хийдэг хүмүүс би үздэг байсан байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэг дандаа гарч ирд. Тэгээд надаа нэг өдөр за хийчихье. Тэгээд нэг юуныхаа уцаа тавьж агаад нэг гэрэл тавьж агаад тэгээд зүр хоол хийгээд утсан байхгүй. Тэгсэн чинь яг тэр үед намайг дагдаг байсан миний найзууд нөхөд тэгэл айгуу гоё дэмжиж шермэр хийж мэл гоё штэ мэштэй. Тэр үед бас цөөхөн байсан юм а. Тэгээд айгуу гоё дэмжиж тэгсэн чинь гэнт болох ч юм шиг санагдал. Тэгэл нэг ч ихэн бодлого зүгээр л аяж өлөд цагаараа ингээл хийгэлддэгсэн. Тэгсэн жил гоё ингээл яваал ирэл. Тэгэл одоо ингээл хийгээл байжлаа да. Зөв. Шууд ингээд уцаар хийсэн биш. Шууд ингээд үйлдэл хийсэн биш те бодсон байхгүй. Хүмүүс чинь ингээд нэг за нэг микрофон авъя, нэг камер авъя гэсээр харин тийм өгчтэй шүү дээ. Энэ өстө аюу зүг малхан биш үү? Тий. За ингээд таны одоо ингээд Instagram-ыг харлаа. Тэнгүүд ингээд голцоохон Япон байршилт байгаад тах шиг гэсэн те контент хийж байгаа орчин. Ер нь ихэнхдээ тэнд амьдарч байна уу? Нааша Монгол руу ирж байна уу? Амьдралын хэмнэл ямар байна? Ер нь одоо яг миний үндсэн ажиллах юм бол Япон компанид байдаг. Япон улсад Япон компанид барилгын чиглэлийн компани байдаг. Тэгээд ер нь жоохон ремотоор ажиллана. Гэхдээ бас нэг 2 сардаа ч юм уу 3 сардаа нэг очих хэрэг гарна. Тэгээд тийшээ очиод ажил төрлөө олцмол зохицуулчаа тэгээд буцаж ирдэг. Ер нь тэгээд 90 очоо 2 3 сардаа 90 очин тэгээд нэг тиймэрхүү байдалтай 2 жилийг үдчихэж шүү. Ер нь ирснээс хойш ер нь гэхдээ ирж чинь байгаа юм байна. Зөв. Тийм байна. 2 улсад нутагтай. 2 улс 2 юу гэлээ хэвлэр явах гээд. За тэгэхээр одоо бол ерөнхийдөө бас контентын чиглэлээр дахиад асуух гал юм л да. Одоо энэ контентэр хийгээд бас нэлийн хүмүүс үздэг болчлоо. Сошиал дээр нэлийн олон дагагчтай боллоо. Та тэгэхээр эндээс ингэж монетайз хийж хэлсэн үү? Одоо 3 дахь байгууллагатай хамтардаг ч юм уу? Тий. Тэгээд яг тэрнийхээ өргөжлөлөд яриа л та. Тэгээд ингээл хийгээл хүмүүс гоё дэмжээл тэгэл өөрчлөсөн кайфтай байгаал хүмүүс амар үзэж мүзэл тэгэл гоё санагдал. Тэгэл хийжсэн чинь нэг өдөр нэг байгууллагаас ажлын санал орж ирвэ. За. Тэг дон гэлээр мессеж ирчих. Тэгээд наашаа мессеж ирээл тэгэл би бас тэгэл энэ нэрээ тэгж байж болох юм байна бас гэж бодоод тэгэд хамгийн анхны юугаа авчихсан. Одоо төлбөртэй контент авчихсан. Тэгэл ер нь тэрнээс хойшоо тэгэл эхэлсэн дээ. За. Ер нь зөндөө орж ирсэн юм байна. Тэрнээс хойш орж ирж байгаа. Одоо ингээд галтаон ч юм уу контент хийж явах ч юм уу хоолунд хийж яхад ер нь бүтлгүй кейсүүд ер нь юу вэ? Юм фейлдэг ч юм уу те. Тиймэрхүү сонирхолтой мэд хэрэг гарч байгаа. Ер нь нэг тийм амар бүтлгүүцсэн юм байхгүй. Яг зүгээр нэг юм хаяа нэг юм мөн гэрэл мэрлээ тааруулаагүй ч юм уу те. Эсвэл нэг мик зэкгээ асаагаагүй байдаг ч юм уу. Тиймэрхүү юмуд одоо ч гэсэн гарч л байгаа л да. Тэр ч одоо бүтлгүүлэх нь хаашаа. Тиймэр хоол молтой холбоотой юм гарч байна. Хоол молтой ч ер нь гайгүй шүү. Өөрөө гайгүй ч та. За ер нь үсэ. Гэхдээ яг нэг ганц хоёр төлж мүлжсэн тийм тохиолдлууд байгаа. Тий. Байсан. Тэг бүр амар тийм нэг бичлэг 2 удаа хийсэн ч юм уу. Тийм бол гайгүй мөн одоохондоо. Амар бүтлгүүтэл бол гайгүй. Тэр ч одоо бүтэн бичлэг 5 6 цаг эвлүүлж жагаад юм устгах тохиол зөндөө гардаг шүү дээ. Золиг. Ашгүй надад нэрээ тийм азар тийм нөгөө файл майлаа устгаж ирсэн. Утсан дээр болохоор хамгийн амар. Одоо хүртэл утсан дээр хийж байна. Одоо чинь би чинь утсан дээр уцаараа бичээд утсан дээр эдит хийгээд ингээд авчдаг болохоор янз бүрийн нөгөө нэг утаснаас компьютер руу зөөхгүй ч юм уу ингээд тийм үйлдэл гарахгүй болохоор утсан дээр бүх юм байгаа учраас
Тэгэхээр ч нөгөө файл майл алдаг юм байхгүй юм байна. Тэгэл клауд руу хулгаж байгаа л үү айгуул. Тий. Тэгээд яг анх бол би ингэдэг байсан. Утсан зэрэг хийчээд компьютер руу хуулаад хуулаач байгаа ингээ V-Transfer-аар ингээ шийдээл. Тэгэл компьютерсоо буцаж татаж аваад тэгэл нөгөө Premiere дээрээ хийгээл ингээл суудсан баг. Тэгээд амар их цаг аваад ямар төгтөв гэсэн. Тэг амар хинэрэг аваад бас. Эхэндээ яг ингээ сонирхлоор ингээ хийж байгаа. Сүүлдээ ингээд хийгээд ирсэн чинь аягүй их цаг аваад байсан. Тэг өөрөө тэрнээсээ жоохон одоо юу гэдэг төгшөөгöd ингээл амар хуулаад тэгэл V-Transfer нь утас ингээд удаж байгаа логчлогч буцаж шинээр эхэлж мэхлээл те. Амар олон дүрс амар олон гига мега болохоор тэгээд нэг өдөр яаж яагаад утсан дээр нөгөө програм татаад CapCut татаад тэгээ хийж үзсэн чинь юу үнэхээр амархан маа. Нэг компьютер дээр дассан тэн дээр л хийнэ гэдээсэн чинь утсан дээр нэг хийж үзсэн чинь үнэхээр амар. Тэгээд одоо ерөөсөө утсан дээрээс зүйл. Одоо тэгээд компьютер руу дахиж орохгүй юм л. Тий, одоо компьютер дээр өөр юм хийж байгаа. Утсаараа дахиж. Гэтэ ер нь наач бас гоё арга шүү. Одоо жишээ нь тий. Олон юм дамжуулаад төгтөө үйл тэр хүн чинь цаашаа контент их урмаа харин тийм бэл тий. Яг үнэ. Их гоё санаа шүү. Ер нь утсан дээр болгочихлоо одоо сүүлийн үед. Харин надаас одоо ер нь хүмүүс нэг амар олон асуудаг л дээ. Гэтэ нэг хэдэн хүмүүс бас бичдэг контент хийж эхэлж байгаа маа яах вэ гэх юм. Тэнгүүд яг миний зүр яг өөрийн туршлага гэдэг одоо хуваалцах гэх юм бол зүгээр одоо төгшөхгүй одоо ингээл амар олон мик аун те гэрэл аун ингэхгүйгээр хөөрхөн гоё нарны гэрэлж иж болж шүү дээ. Тэгэл гоё санаа гаргаад тэгэл уцаараа бичээл уцаараа эдитлээл ер нь ингээд юм өөрт ер нь ямар ч ажил одоо контент ч байсан бай ажилч байсан бай өөртөө хамгийн боломжит тухтай хэлбэрээр өөртөө нэг амар түүг утгахгүйгээр тэгтээ бүтээмж нь гоё байх юм бол тэгэл ер нь энэ айгу урт хугацааны юм байт юм байл. Тэрнээс бол одоо жишээл би стил компьютер дээр хийсэн бол магадгүй burnout тэгээд те ялайлаа одоо били контентаас салгачлаа гэх юм уу те. Тэгвэл бас шүү дээ харин те. Тэгэхээр яг нэг би бас нэг YouTube задлын номд ирчихсэн. Ингээд тэр хийж байгаа контентоос гоё enjoy авч иж цаашаа урт хугацаанд явд юм а гэдэг. Тэрийг бол та шаг бүрэн хэллээ л те. Тийм юм бэл. За одоо манай энэ подкаст уламжлалаас нэг асуулт байна. Тэр нь болохоор юу яа гэв. Та орлогын хэдний их үсвэртэй вэ гэж асуудаг. За хэлдэг те. За үндсэн нөгөө Япон компаниасаа цалинжиж байгаа. Нэг байна. За мэдээж контентоос орлого олж байгаа. Гуравт би бас нэг юм Японоос бүтээгдэхүүн оруулж ирж байгаа юм. За тий. Хүнсний юм. Тийм хүнсний бүтээгдэхүүн ба. Тэгээд ер нь 3 юм байна да. Тийм ээ. За ингээ бас Япон компаниас цалинжиж байгаа гэж байна. Ер нь Япон талаа хоёулаа жоохон хазаа гэж бодлоо л да. Тэнд ер нь хэдэн жил сурав, хүүхд байсаа байсан уу, эсвэл оюутан болов уу. Тэгээд тентхийн бас контент бүтээгчдийн онцлогоос бас асуумаар л да. Ямар одоо Япон ютуберүүдийг үзэж जैन те. Японд би юу ингэсэн 2008 онд би эхлээд би нэг орос сургууль зоржсэн бүр бага ангитай. Тэгээ 6 жил гаруй сураад тэгээд эндээсээ Япон хэлний сургууль сураад Япон 10 жил сураад тэгээд Япон 10 жилээр төгсөөд тэгж Япон явчихсан. Тэгээд Японд ер нь 6 жил орчим амьдэрсэн. Анх нөгөө нэг Японы хэлний бэлтгэлд очиж сураад тэгээд эндээсээ коллежид сураад тэгээ ингээ явсан. Тэгээд ер нь бол Японд аюу их юм сурсан гэж боддог. Ер нь бол ихтэй архитектур мэргэжилтэй. Тэгтээ яг мэргэжлээсээ илүүтэйгээр одоо нөгөө нэг юм бие дааж амьдрах ч үт юм уу те ингээл хүнтэй харьцах ч үт юм уу. За тэгэл ингээл одоо энэ ер нь одоо өөрийн одоо өнөөгийн би бас нь одоо тэндээс их сурсан болов гэж бодод. Тэгээд нэг орон орны найзуудтай тэдэртэйгээ санд амьдэрдэг. Тэгэл гоё ажил төрөл дээр ингээл гоё найз нөхөрлөл тэгэл одоо хэрхэн цаг барих ч үт юм уу те ингээл тэрийг сурсан гэж бодод. Тэгээд ер нь Японд тэгээд байхдаа би анх 2015 онд нэг влог хийдэг байсан. Тэ YouTube дээр. Тэгээд 15 гэдэг чинь яг 10 жилийн юм биш те. Тийм байна. 15 онд эхэлчихсэн юм аа. Тэгээд би YouTube дээр нэг Casey Neistat гэдэг YouTuber байдаг те. Тэг ах байдаг те. Яг тэр хүний чи яг prime байсан байхгүй юу? Яг нэг өдөр болгон тэр хүн бичлэг оруулдаг. Тэгээ Нью-Йоркод амьдардаг. Тэгээд ерөөсөө би бүр тэр хүнд амар дуртай болоод ерөөсөө ингэж л амьдрий гэх те. Одоо ийм байх хэрэгтэй юм байна те. Ийм гоё завгүй, ийм гоё одоо ирч хүчтэй ийм одоо ийм амьдралын ийм идэвхтэй байх хэрэгтэй юм байна гэд тэрийг ойлгоо. Тэгээд за би влог хийнэ гэд. Тэгээд юу яжсэн. Цалингаа аваад тэр үедээ нэг ийм камер авчихсан. Тэр чинь отос бас нэг сайн бичдэг байсан юм ба. Тэр чинь iPhone хэдэж ийдсэн. 10 марвал гарчсан баг. Тэгээд камер аваад бүр
бүх мөнгөө шавхаад Canon G7X гэдэг нэг яг vlog камера гэхдээ компакт камера тэгээд дэлгэцэн ингэж иргэдэг өөрийгөө бичгэд болдог. Тэрийг аваад тэгээд нэг memory card аваад тэгээд яг миний мөнгө дуусчихсан байхгүй. Яг дуусаад боцох диншааны мөнгөтэйгөө боцох метроны мөнгөтэйгөө үлдээд тэгээд яг гэртээ тэгээд миний хамгийн анхны нэг vlog эхлээд тэгээ би нэг одоо баг 20 морин дугаар битсэн баха. Тий. 7 хоногт нэг 2 моёрыг бол оруулцдаг байсан. Тэгтээ сүүл рүүгээ бас нэг ажил төрлөл. Ер нь айгүй завгүй байдаг байсан. Тэгээ яг амралтын нэг өдөр бол яг тэр влог хийдэгтэй зориулдаг байсан. Тэгээ яг тэр тухайн үед чинь бас яг YouTube үздэг хүмүүс бас яг одоо их шиг нэг амар их байгаагүй. Тэгээ яг хөөхөө хэдэн хүмүүс үзэн. Миний нэг бичлэг чинь нэг 2000 3000 үзэлттэй ч юм уу. Зарим нь гайгүй явсан 20 мянга ч гэдэг юм уу те. Тийм. Тэгээ ерөнхийдөө яг Японд амьдарч байгаа яг юм daily life өдөр болгоныхоо амьдралыг бичдэг. Ингээл дугуйгаа оноод сургуультай яваа, сургуулиасаа ажилдаа яваад ажилласаа шинэ ажилдаа явдаг ч юм уу. Тэр мэрийгээ бичиж мичээл тэгэл амралтын өдрөөр юу хийж гэл тэр мэрийгээ бичдэг гэсэн байхгүй. Тэгээ ер нь бол яг энэ контент яг ингэж ороод ингэж хийх болсон шалтгаан нь бол яг тэр влог гэдэг байсан, Casey Neistat үздэг байснасаа бас хамааралтай гэж боддتي. Тэгээ ер нь тэгэд бас Японд гоё ютуберүүдийг бас үзнэ. Тэгтээ одоо манай монголчууд бид нар яг Япон ютуберүүдийг үзэх юм бол их тийм юу хийгээд байгаа юм бол энэ гэдэг нэг реакшн бүр шал ангид өөр жоох юм манайд сонирч юм шигтэй нэг юм хит их юм эмоцтой юм шиг тий overreact хийдэг тий. Тэгээд тиймэрхүү хүмүүс тэг яг өөрөө тэр орчинд нь амьдарч байгаа юм чи тэрээс үлд үзчихэл байгаа юм л та тий. Тэгээ Японд бол одоо амар ютуберүүд бас байна. Нөгөө Hikakin гэд байдаг байхгүй. Тий. Тэр нь болохоор ерөнхийдөө unboxing тэгэл бас нэг юм гэртээ юу авсан ч үт юм уу те. Тэгээ одоо ингээд бүр төрөвжүүлсэн бэл. Тэгээ энэ 20 сая subscriberтай байгаа хаа. 100. Тий. Өөх нийт хүн амынхаа хэдэн. Тий. Тэр бас тий. Амар тэр бол үнэхээр лаг залгаа тий. Тэгээ ер нь бол тэдний орлого морлого бас аим шүү дээ. Байш амьдарч байгаа байш. Тэгэхээр 2015 онд бас би харж лээ. За энэ амар ютубер болох юм бол бас мөнгө сайн авах юм байна да. Тэгээ тэр үед тухайд баг сайн YouTube хийж хагаад юу яг энэ үнцэн ажил YouTube болгоно гэдэгс мөрөөдөл л тий. Японы нэг реклам дүүх CPM тэр нь RPM тэр нь хамаагүй өндөр байгаа тий. Тий хамаагүй өндөр. Бодлоо авчаад өндөр. Тий яг үн тийм л. Одоо ингээл Япон яваад YouTube үзэнгүүд битүүр үзүүлэхгүй шүү дээ. Ингээл одоо шилэл өөрөө чи подкаст ч ингээл юм ингээл сонсож байгаа одоо нэг 40 50 минут юм дээр хитэн юм гараад. Тэгээ аргагүй ихэд нэг төлбөртэй тий премиумын аавн авахгүй бол тэгэл нөгөөтгөн сонсоод эсвэл скиплэх гээл усмсан дорж байгаа амар лайт нөө скипт авчаад арчдаггүй. Тэгээд минут реклам энэ зүгээр сонсоо өнгөрч байгаа. Тийм байна. За Японы зах зээл бас том байна. 20 сая дагагчтай зөвхөн Японд байдаг чинь үнэхээр айхтар юм. Тий бас өөр амар ютуберс байгаа. TikTok-оор энэ бас амар шүү дээ. Тэр нь миний анзаарснаар Японд бас нэг юм хоолны контент хийдэг хүмүүс бас байх шиг байна. Өөрөө нөгөө хоолны соёл нь үнэхээр тултал хөгжсөн газар учраас зөв. Тийм гадныхын ч гэсэн ер нь Япон гээд хайнгууд одоо шийдвэл Япон гэж хайнгууд ер нь ихэнх илэрцүүд нь дандаа Японы хоол моол те гудамж тийм хүн байдаг шүү дээ. Тэр хоолны контент миний бодлоор амар их байдаг санагдсан. Тэр хоолны соёл гэснээс бол Япон бол үнэхээр мундаг мэл. Зөвхөн тэр аяглалт, тавглалт, дагалдах юмуд нь бүр үнэхээр нүсэр юм байт юм билээ шүү дээ. Нэг газар хоолдсон чинь 2 цаг идэх нэг би гайхаад гэсэн чинь эхлээд энэ дараалал гэж лист өгөөд шууд нэг дор навдгүй те. Тэр талаар та бас дэлгэрүүлж яриаш энэ Япон хоолны соёлоос. Ер нь Япон хоолны соёл нь одоо шийдвэл нэг ийм хоолн дээр одоо манайх бол ийм 5 хоол авдаг шүү дээ. Японд бол ингээд нэг 5 хоол байна, хажууд нь шөл байна, хачир байна, салаад байна, амтлагч байна ч гэдэм үү те. Ингээд ногоо байна гэдэг. Ер нь бол ийм маш баланслаг хоол. Тэр хүн одоо нэг хоолноосоо нүүрс ус авч ийн, уурга авчиж ийн, нислэгээ авчиж ийн те. Тэгээд гоё амин дэмүүдээ авчиж ийн гэдэг юм уу. Ер нь бол тэр талаасаа маш боддог. Тэгээ өнгө үзэмжөө ч гэсэн ер нь бол тийм Японы ингээд тийм хоолн дээр дөрөж 4-5 өнгө байх хэрэгтэй гэдэг. Ер нь бол тиймэрхүү ярианад байдаг л та те. Тэр нөх хүн чинь нүдэрээ гоё мэдрэн те харж таашаалаа амтлан тэгээд мэдээж хэрэгтэй амин дэмүүд нь бүгд байгаа гэдэг шиг. Ер нь бол тийм. Тэгээд нэг бүр корс хоолууд байна л да тий. Ингээл эхлээл ингэж ирдэг.
эхлээл салаад, appetizer, тэгээд шүл, тэгээд маха олон, дараа нь гоё десерт одоо юу гэдэг дараа нь тэгээд нэг юм виски, коньяк ч гэдэм үү те. Ингээд төгсгдөг, граппа ч гэдэм үү. Тиймэрхүү соёлууд ер нь байна л да. Гоё ш. Гэтэ манай Монгол хоолны соёл бас ер нь бол маш мундаг гэж би боддتي. Үнэхээр гайхамшигтай. Гэхдээ одоо манай залуучууд ч ер нь бид нар ч бас өөрсдөө бас тэрийг сайн мэддгүй юм шиг санагдтыг. Одоо би тэрийг ер нь их гоё хүмүүс таниулъя гэж боддог байхгүй. Миний нэг юм одоо прожект гэх юм уу тийм бодол байгаад байгаа юм. Ийм Монгол орныхон хоолуудыг ийм гоё монголчуудад бас зориулаад бас гадаад хүмүүс таниулах байдлаар одоо бид нар эртээр юусоо юу идэж хэрэгэлдэг байсан, аль аймаг нь ямар ургамалтай тэнд ургадаг, одоо ямар эмийн ургамлаа хэрэгэлдэг байсан, тэргээ хоолндоо ихгүйсэн цайндаа хийж уудаг байсан ч гэдэм үү те. Тэгэл одоо хөвсгөлийн жишээлбэл цаа бугай мах ч гэдэм үү, ингээл урагшаага хойшоогоо юу иддэг байсан. Тэгэл яагаад тийм хэрэгэлдэг байсан ч гэдэм үү. Ер нь тэрийг аягүй сонирхол танилцах хүстэй. Тэгэхгүй бид нар ч одоо баг одоо сүүлдээ нөгөө нэг хит юмд автцсан, тархиа болцсон ч гэдэм үү. Монгол үндэсний хоол гэж баг байхгүй те. Энэ ингээл баг урдаас ирсэн хоол наач манай Монгол биш ч гэдэм үү те. Тэдэрийг бид нар өөрсдөө сайн мэдхгүй зүгээр л тийм сонсцсон болоод наач Монгол бол биш, зөв биш ч гэдэм үү те. Үгүй байхгүй. Энд чинь Монгол бол бидний яг үндсэн хоол тэд нар бол мөнөөс өмөө. Тэгтээ яг нөгөө нэг дээлэн дээр маргалдаг шиг бид нар юм юунууд харьяа одоо тийм ойрхон улсууд байсан. Тийм учраас л зүгээр ингээ холилдсон байгаа гэж би боддtiin. Тэгэхээр тэр талаараа илүү гоё залуучуудаа таниуллаад бас хоол гэдэг бол өөрөө маш том салбар бөгөөд маш том соёлын үнэт өв гэж би боддог байхгүй. Тэгэхээр тэр тал дээр илүү одоо гоё хийнэ. Тийм. За төлөвлөгөө бол байгаа тий. Үнээр сонирхолтой сонсогч байна. Одоо чинь зүгээр л идээд идэг. Тэгэхээр тэр нь артлын түүх, соёлыг судалснаар илүү одоо амтарч мэддэг байгаа л да. Тэгэхээр та тэр судалгаануудыг одоо чинь бас хоолны соёл ярих юм чинь судалгаанууд бас нэлээд цуглуулах нь дээ тий. Материал их ухаж чинь тий. Их сурвалжууд хаанаас болж байна? Ер нь бол нэлээд ном хайж үзлээ. Тий. Тэгээд маш цөөхөн юм байна. Тий. Маш цөөхөн юм бэл. Би яг бүр сайн судлаад одоо нэг 2 хол ном олсон. Тий. Тэгээд одоо бүр 2 ном олоод энэ ном байд юм байна гэ. Тэгээд юугаараа номын сангуудаар ангууд тэр ном байхгүй. Зүгээр хитгэе хэвлэлт нь гараад угийн нэг хүмүүс сонирхолгүй болоод зогсцсон тий. Зогсцсон зарагдаагүй борлуулалтнаас гасцсан ч гэдэм. Тиймэрхүү номнууд байсан. Тэгэхээр яг судалгааг бол ер нь юм интернетээс хайгаад номноос уншаад л хангалтгүй юм бэл. Яг бүр тэр газарт нь очиод одоо хөгжүүл те тэр уугуул нутгийн иргэдээс нь очиод та юу дараа ингээд дээрээсээ авах та нар юу хэрэгэлдэг байсан юм бэ те юу одоо ингэж яаж иддгийг яаж хадгалдаг юм аха яаж ингэж энийг зохицуулж хэрэгэлдэг өглөөний үедээ өдрөний үедээ оройн үедээ те гэд хүмүүсээс нь асуувал тэр бол яг бүрэн судалгаа болох юм байна лээ. Энийг хөт чинь баг хоолны соёл мөртлөө баг ингээд дахиад ингээд аялалтай хамтарч байгаа юм шиг бүр. Тий, бас тэгж болно те. Харин тий. Яваад очиж үзээ. Тий. Тэгээд нэг соёлын нэг яриулах юм бол их сонирхолтой юм байна. Бидний мэдгүй масар их байгаа хаа та. Тийм. Тэгэл одоо бид чинь ийм юм идэм үү, ингэдэм үү. Энэ цаг чинь зүгээр ингэдэг юм шүү дээ. Энд чинь дотроо ийм амин дэмтэй, ийм эмийн ургамалтай ингэдэг байсан юм байна шүү дээ гэдэг ч юм уу те. Магадгүй эсвэл одоо шилбэл хөвсгөлөөр шишээ авахд хөвсгөлд одоо шилбэл тэр нэвтрүүлэг гараад ингэх юм бол Улаанбаатараас хөвсгөл рүү зөвхөн тэр хоолыг идэх гэж те эдэнгээ амрангаа очих гэж тийм аял боломжтой байхгүй. Одоо жишээлбэл Япон руу хаавс Америк твээс ингээл Европ твээс ингээл зөвхөн хоолыг идэх гэж очдог маш олон зулчдаг байхгүй. Японд руу очих одоо тэр аяллаа гол одоо зорилго нь бас хоол зохилдог байхгүй. Аяллаасаа гадна хоолыг идэх гэж амир хүн очдог. Тэрэн шиг бид нар ингээд дотоодын бас аялал гаднаас ч гэсэн одоо манай Монголын хоолыг идэх гэж хүмүүс ирдэг байж болно шүү дээ. Тэгэхээр ер нь тэр таниулах ажил ер нь тэрийг бол маш сайн бас хийх хэрэгтэй хаа гэж би боддتي. Яалчгүй одоо манай одоо улс үндэстэндээ хийж байгаа хэрэгтэй зүйл байх л да. Ухаж ухаж нэг судлаад интернет оруулж илэр тэгэл удаан хугацаанд л байна шүү дээ. Хин ч гэсэн үзэхэр. Тэгэхээр одоо бид бүхэнд хэрэгтэй контент гаргах гэж байгаа юм байна. Энийг та амжилттай хийгэрээ. Үзэхэр хүсэл төрж шүү. Тэгэхээр сая хоол ирсэн. Тэгээд бас дахиад би бас Японд л асуух гэдэг л та. Гэт нэг тийм намайг хүүхдэнд явж яхад л ингээд нэг өвлийн хүүтнэр мөстэй гомж гэнэ тийм хүүтийн мит гэдэг тэрэндээ оочод зогш би тэрийг ерөөсөй ойлгодгүй. Тэр одоо ямар учиртай юм бол? Ер нь их сонирн. Одоо ингээд өвөл мөрөл чинь би чинь
Японд яг нэг бүр хасах градус руугаа монгол шиг ингэж орохгүй тий. Мгм. Нэг бүр ийм амар цас мөс болохгүй ч гэсэн ер нь юм Жиндүү. жиндүү. Яа. Айгу жиндүү. Хавирах авт. Тэгэл нэг манай монгол шиг одоо нөө юм гэр дотроо пармар гэж юм байхгүй шүү дээ. Air condition асаангот нэг хөрхөө оюутнууд яахт нөгөө төлбөр цахилгааны төлбөр үнэтэй байхаар Асаахгүй. нэгийг асаахгүй. Тэгэл хүнжилт ороод унтан. Тэгээд ер нь ийм хүнжил мүнжилт оронгод нэг чигтсэн юм шиг нэг ийм хайрж марил. Ай хүүтэн гадаан ч гэсэн ер нь юм жиндүү хүүтэн. Тэгэл ингээл күрт төмөртгөө ингээл давхарлаа дотор нөгөө Монголоос авчирсан Тэмээноос өмнө дотор өмссөн ингээл явж ах чинь нөгөө 10 жилийн нөгөө жоохон хүүхдүүд шорт бодлоготой явж байгаа. Харин би бас тэр гахад Хэрэгтэй. Тэгээд Япон үндэстнүүд юм цистист гэсэн ойлголт байдаг гэсэн. Тэгээд ингээд цэцэрлэгт ингээд хүүхдүүд нь хүүдэн шалан дээр ингээд хөл нөцгөө ингээд явж байдаг. Тийм. Гэр мөртөөс нь хөл нөцгөл явж байдаг. Яг нөгөө нэг багасаа тэгж тахлаа суудаг юм шиг байгаа юм. Тийм миний сонссноор бол тэгээд тэр хоол маал хүдэн гом одоо тэр мөрийг бол тэгэл хэрэлдэ. Би одоо яагаад гэдгийг нь бол яг сайн мэдэхгүй. Эдгээр тэгтээ бүр нэг тийм эсвэл хүүтний тэгж амар авч хэлцдэг юм бол дасцсан байт юм болоо шүү яа тийм бол. Зүг бас сайн. За тэгэхээр бас бид нэр хоолны талаар гоё хоёр улсын талаар гоё сонирхолтой сэдв ярьж байна. Тэгэхээр та бас нэг хоолны сургалт хийж байгаа гэсэн тэр нь ямар ч үстэй сургалт вэ? Юу танилцж байна тийм? Зүг. Ер нь ингэсэн юм. Яг тоогооч Тэнгис ахтай. За. Манай домог тоочхон шүү дээ. Тэнгис ахтай бит хоёр хамтраад Япон, Итали хоолны сургалт хийсэн. Тэгээд 6 Япон хоол, 6 Итали хоол гэдэг. Ер нь бол яг хоо ингээд хүмүүс үзээд одоо хоолыг чаддгүй ч байсан те. Зүгээр маш үзээд маш ойлгомжтойгоор тайлбарлаад тэгээд ерөнхийдөө Монголд байдаг орцтой амтчуудыг ашиглаад гэртээ гоё юм гадуур иддэг эсвэл олддгүй ч юм уу те гоё хоол хийж сурах тийм л сургалт байгаа юм. Тэгэхээр яг хоо эхний одоо ч сая нэг өмнөх сургалтаа хийсэн. Тэгээд тэрнээс урмаад одоо хоёр дахь хийж байгаа юм. Сургалт нь гээд энэ заалан дуу онлайн юм уу? Онлайн юм. За. Тий. Яг хоо заал нь л одоо тэр чинь ингээл 100 200 үнээр ч юм уу ингээл хязгаарлагдсан шүү дээ. Тэнгүүтээ одоо 100 200 үнээр олонгод очингуудаа одоо нэг ингээд чадахгүй. Тийм учраас ер нь онлайнаараа хийгээд одоо бичлэг хэлбэрээр оруулаад тэгээд групп чаттай группэн дээр хэдүүлээ зураг мураг явуулаад ингээд энэ болж юм болохгүй энийг ханаас авах ч тийм үү одоо яг энэ дээр ингэчлээ гэдэг тийм зөвлөгөөнүүд аваад ингээд явчихж байгаа. Тэгээд эхний сургалт аюугаа амжилттай болоод хүмүүс амар бичээд оролцоод тэгээд айгүй олон хүмүүс бүр хоолуудаа хийгээд тэгээ бүр үнэхээр гоё хийгээд тэр зураг мөрийг хараад тэгээд айгүй урамшаад тэгээд айгүй гоё урам юм гээд тэгээд хоёр дахь одоо хийж байгаа. Тий. Одоо чинь би гос тэр сургалтыг авъя гэвэл хаанаас орж авах вэ? Та нэг сургалт. Миний нэг Тэнгис ах битгаар Facebook, Instagram хуудасуудаар ерөнхийдөө байгаа. Тий. Энэ байгаа юм тий. Тий. Одоо нэг хэрхэн оролцох вэ? Одоо ихтэй холбогдоод тэгээд ерөнхий мэдээллүүдээ аваад тэгээд групп чат руу орно гэсэн. Facebook групп руу орно гэсэн. Тий. Ойлголоо. Тий. За, тийм байх нь. Тэгэхээр одоо манай Тэмүүлэн мэн одоо ингээд хоолны талаар контент хийгээд тагнаад явж байна. Хоолны талаар ярихаар үнэхээр аз жаргалтай болд юм. Энийгээд ярьж байгаагүй. Гэтэл мэрэгжил нь өөр мэрэгжлтэй байдаг. Мэрэгжлийн талаар яриац яаж чаад энэ талын мэрэгжлийг сонгов. Тэгээд энэ ер нь Японд төгсөн энэ нэлээд чанга байдаг байх гэж бодоод энэ нарийн мэрэгжил болохоор тий. Ингэсэн юм. Би чи өвөө метр өссөн. Багт манай аав ээж шин гадаад байдаг. Тэгээд өвөө метр өсөд манай өвөө чинь барилгын инженер хүн, Монгол улсын зөвлөх инженер Дамнин Сүрэн гэдэг хүн байдаг. Тэгээд өвөө метр өссөн. Тэгээд ингээд одоо ингээд багтаа ингээд харж байгаад манай өвөө ингээд өглөө ажилтаа бол орой ирэхтэй ингээд гоё яг орой гэртээр хүмүүстийн ширээ дүүрэн юм барилгын план зураг гаргаж тавиал тэрэн дээрээ тооцоол хийгээл те. Тэгэл ингээл юм батаал ингээл юм бичээл ингээл байдаг гэсэн байхгүй. Тэгэл өвөөгөө арчаад ямар гоё юм бэ гээл. Тэгэл ер нь гадуур явахдаа манай өвөө одоо өвөө нь одоо тэр барилгыг барьж ийла те. Одоо энэ төмөр замын хуучны сотуудын байруудыг ингээл бариулж ийла. За одоо засгийн газрын ордны эдгээр өртгөлийг ингээд хийж ийла гэл ингээл аюу гой гой ингээл барилгууд нь байдаг байхгүй. Надлахын тэр цаана байдаг барилгууд ч гэдэг юм уу. Тэгэл ийм гоё бүтээн байгуулалт одоо тэр хүний хийсэн юм ингээл үлдчихлээ шүү дээ. Одоо мөнхөд үлдэх. Одоо мөнхөн жаашаа ер нь тэгэл үлдэх нь шүү дээ. Тэгэл тэр нь ингээл бүтээн байгуулалт нүдэн дээр ингээд байж дээ. Их гоё мэржлэн байна да гэж бодоод тэгээд Япон явахдаа ерөөсөө шийдсэн биз дээ. За би барилгын инженер хүн болно гэж очиод тэгтээ яг сургуульд орохдоо
яг инженер архитектур гэдэг дээр би архитектор гэж сонгоод орж ирсэн. Тэгэл мэргэжлээ сонгож ирсэн да. Тэгээ ер нь бол нэг минийх нь коллежд би сурсан байхгүй. Тэгээд ер нь бол бас чанарын хувьд бол чанга. Гэхдээ бүр нэг их сургууль шигээ ч юм магистр шигээ ч юм уу тийм бол амар хэцүү бол нэг байгаагүй баха. Тий. Өдөр шөнөгүй л нэг амар. Би өөрөөсөө ч болдог л хальтаа нэг амар л хичээл хийгээгүй. Өдөр шөнөгүй л хийгээгүй тий. Тэгээд Японд эсдийн шалгалт болон тэр төгсөлтийн шалгалтыг үнэхээр чанга байдаг байх гэдэг ер нь тэгж бодод тийш. Тийм. Одоо нөгөө нэг юугаар авахгүй юу? Улсын сургуулиуд нь маш чанга. Их сургуулиудаараа улсын сургуулиуд нь маш чанга. Одоо тэгэл Токио Дайгаку, Токио Дай гэл Васеда гэл топ сургуулиуд шүү дээ. Тэр бол үнэхээр чанга. Тэгэнгүүтээ хувийн сургууль гэж байна. Тэнгүүдээ коллеж ч гэдэг юм ингэ авчдаг. Тэгэхээр нөгөө арай ирэмблэгдээд миний орсон тэр коллежийн турал арай гайгүй. Тэр ерөнхий бол нөгөө хэлний бэлтгэлийнх нь оноо эрцмэрцийг хараад тэгж оролцсон. Ганц хоёр шалгалдаг бол орчихсон. За ингээд бид нэр ингээд хоолны тухай гоё ярьж байна. Одоо ер нь сүүлийн үед хүмүүс нэ эрүүл хоолт тэгэл зарим юм хасаал зарим юм ороод ийм юм байж болохгүй тэгэл айгүй хэрэгдэг шүү дээ. Тэгэхээр ер нь ирээдүйд энэ хоолны салбар нь цааштай яаж өөрчлөгдөж байгаа болоо. Японд бол одоо чинь TikTok-оор харж байгаад ингээл бүр амар сонь юм гараад ирсэн мэт чинь нэг шууд заавал тоогооч хэрэггүй өөрөө аваад ингээл янсаал юм технологитой холбоотой. Ер нь тэнд хоолны бүтц ямар өөрчлөгдөж байна. Одоо Монгол одоо энэ манай идж байгаа одоо гадуур хоол ресторанд байж байгаа хоолнуудын юу ирүүлээж чадж байна. Энэ талаар тань гоё нийлүүлээд ярил. Тий Японд бол одоо нэг хоолны технологи жод ч гэдэг юм уу тийм янз янз. Эсвэл бүр сонирхолтой болоод шал өөр хоёр амтыг холдог ч юм уу тийм. Тийм бод. Гэхдээ үндсэн жанжин шуум нь бол тэр хүмүүс бол одоо нөгөө өөрсдийнхөө үндэсний бүр дээр үсээ одоо хэрэгжилж идчихсэн юмнуудаа улам хөгжүүлэл яваад байгаа байхгүй тий. Одоо нэг рамен байхад тэрийг илүү одоо амтуудын өөрчлөлт илүү олон төрөл болгодог ч юм уу тий. Тэгэл гой хоолуудыг зарим хятад хоолуудыг Японд авчир нутгшуулдаад арай өөр амттай болгоод ерөнхийдөө төстэй болгодог ч юм уу тий. Тэгээ ерөнхийдөө жанжин шуум нь бол ийм яг үндэснийхээ хоолоо бол бариад байгаа юм. Тэгээд манай Монгол улс гэх юм бол ерөнхий одоо юу гэлээ Монгол улс хүмүүс нэ эрүүл хооллох янз бүрийн татгалзаад байгаа тийм. Тэгээ Япон улсын хувьд гэх юм бол одоо маш эрүүл байдаг хоолнууд нь тий. Одоо ер нь бол ийм одоо юу болчлаа шүү дээ. Янз бүрийн одоо хадгалагч нөөцлөгч бодис ороогүй бүтээгдэхүүн те тэгэл янз бүрийн үнэр хамт оруулаагүй ингээл одоо шилэн махан ч гэсэн одоо эрүүл аргаар боожулсан ч гэдэм үү те ингээд юм эрүүл болоод байна шүү дээ те одоо энэ маркетинг тэртлэгөө яваад байгаа бодлого санагдаад байна. Тэнгүүд одоо гэхдээ надад нэг гоё зүйл нь юу вэ гэхэлэр яг манай хэрэглэж байгаа Монгол мах бол үнэхээр баг топ зэрэглэлийн мах байгаад байгаа юм. Ер нь бол яг вагю миний хувийн бодол шүү. Тэгтээ нөө вагю гээл одоо Америкийн одоо юу гэдэг чинь prime beef гээл байгаа шүү дээ. Тэнгүүд нүуний тэр хүмүүс ч зөөр ингээ хөнөр нь бодонгууд тархалтай л тийм одоо хүний мах байгаа байхгүй юу? Фермерийн тий. Тэгээ ийм тархалтай бүр ингээд илүүдэл жинтэй мах байгаа шүү дээ. Илүүдэл жинтэй үхрийн тэгдэж нөгөө нэг маханд нь өөхөн ингээд гоё ингээд алагдлаад марбл болоод тэгээд ийм зөөлхөн мөлхөн байгаа даа шүү дээ. Тэнгүүд яг идэхэд айгүй гоё. Шарж мараад амтан тэр цумууданд дүрээл ингээд идэнгүүд барж ажиллах хараагүй те ингээд баг амд ороод уусдаг тийм ахуд үнэхээр гоё л доо. Тэгтээ яг эрүүл мэндийн талаасаа тэр нь бол надад бол нэг тийм од санагддаг юм. Манай Монгол юм бэлчээрий те яг өөрөө ингээд байж исэн одоо яг ингээд гоё жаргалтай те стрессгүй ингээд гоё тал нутагтай бэлчиж байгаа. Тэгээд хамгийн гол нь манай Монгол одоо энэ одоо ургамал өвс ургамал гэдэг чинь ихэнх нь ийм нэг судалгаа байт юм байл. Японууд ирээд манай ингээд ийм өвс ургамлыг судалсан чинь ингээд зэлүүд байгаль дээр байгаа энэ өвс ургамлууд чинь ихэнх нь эмийн ургамал байна гэдэг. За. Тий. Тэнгүүд чинь одоо ерөнхийдөө манай тэр малууд чинь эмийн ургамал их хэрэглэж байгаа юм. Тэгээд тийм юм идсэн махцсан тэр одоо тэр шимтэй бодис тэр бол үнэхээр супер гэж би боддог. Тэгэхээр мах бол тийм байгаа. Тэгээ ер нь бол одоо бас яг тэгж шít. Grass fed beef гэдэг одоо тийм одоо beef одоо үхрийн мах чинь одоо өвсөр тижээгдсэн үхрийн мах гэл одоо мод болж байна те. Тэгэхгүй одоо нөө үхрий чинь хит харуулах гал эрдэнэ шиш ч юм уу янз бүрийн юм угэл ингээл бүр хит харуулдаг байгаа шүү дээ. Тэгэхгүй яг одоо илүү дэлхийн органик болоод
ер нь тэртэл рүүгээ л явж ил гэж бодод байна. Тэгээ би ингэж боддоо шүү дээ. Одоо хоолн ч гэсэн ингээл яг юм органик яг юм буцаад нөгөө юу лүгэ мод иргэнэ гэдэг шиг буцаад нөгөө нэг энгийн лүг очих гэдэг санагдаад байгаа байхгүй яг одоо үхрийн мах гэдэг яг юм бэлчээрийн мах дээр очдөг ч юм уу ногоонууд нь ч гэсэн яг юм яг органик яг жинхэнэ тариалангийн яг ямар нэгэн юм цацаагүй те хорны цацаагүй ногооноч байдаг ч юм уу тэнгууд яг юм яг хоолн ч гэсэн ер нь одоо соёлн ч гэсэн буцаад ингээ манаа нэг Монгол нэг юм буцаа модон дөрөх гэдэг санагдаад чинь нэг юм дэлхийд дахинд яг юм энэ жирж нөтлөн соёлын үзээ энерги юм дим хоолны намтлаж гэдэг юм үү те одоо ер нь манай Монгол хоолч тийм чи янз бүрийн цуум ашигладаг шүү дээ те ер нь бол ихэнх газрууд цуум ашиглана янз бүрийн юм ашиглана бид нар бол ер нь л давс шүү дээ те нэг бэрцч яг жигэн Монгол яг юу бол юм л те бэрцч баг ашигладаг ер нь тэгэл яг гой махныхаа хамтаараа те ногооныхаа хамтаараа тэгээд жоохон давс хаяал яг юм шүл тэр махны амт нь хамгийн гол чухал байдаг шүү дээ те тэгэхээр ер нь л тийм буцаад нэг юм манай мод иргээд нэг юм гоё алхан санагдаад идэж надаа те Ямар гоё. Бүр хоол идчихдэг. За. Их сонирхолтой. Тэгэхээр танд ийм мэдээлэл өгдөг л Монголд одоо энэ гадуур дэлгүүр супермаркетуудаар зарагдж байгаа хүмүүснүүд ихэнх нь одоо дотоодоос авч чадж гэнэ үү эсвэл одоо урдаас импортлж гэнэ үү энэ талаар мэдээлэл байгаа бол ер нь бидний энэ худалдан авч байгаа хүмүүс маань хэдэн хувийн дотоодоос байгаа бол юу юм бэлээ яг тоочны тоо мэдээлэл нь одоо байхгүй ч гэсэн одоо жишээлбэл ингээл хамтарж байгаа байгууллагуудаасаа ингээл зарим нь сонсон л доо. Тэгэнгүүт чинь одоо бас гадаадаас их авдаг юм бэлээ. Одоо жишээлбэл гурил мөрлаач гэсэн гадаадаас авдаг гээл тэгж гин. Яг яалтч хүн нүг хоолны технологийн хуваараас манай Монгол гурилын зарим нь болохгүй болно гэж болтгол юм бэлээ л дээ. Тэгэл гурилаа гадаадаас авдаг мавдаг гээл тэгэл их орцууд ер нь бол гадаадаас их юм бэлээ. Тийм тэгээд ер нь бол тэрийг сонсоод бас жоохон гонсооч лээсэн л да. Тэ аль болох хүн дотоодоосоо ингээд авал. Гэтэ яг мэдээж тэр хүмүүсийн зориудаар тийгөө бас тоо ногц нь хүрдгүү ч юм уу стандарт хангалтгүй ч юм уу нийлүүлэлт хүрдгүү ч юм уу те тэгдэл байх л да. Тий ер нь бол тэгжис зүг. Ямар ч махвал одоо дотооддоо бол тийм махвал одоо дотоодоосоо гоё болж шээ. гаднаас махаа унаж дахианыхаас бусдыг бол авахгүй байгаа тийм. Бид нар бол тий ер нь бол тий дахиа гахаагаад их л импортлж оруулж ирдэг баг. Тэг бусдаар бол манай хөрөл. Одоо тийм манай махны салбараас гоё хөгжиж байгаа юм шиг надад санагддаг шүү дээ. Илүү гоёс болоод илүү өргөжөөд тэ олон том компаниудаас энэ махны салбар руу орж ийн тэ. Тэг ингүүч чинь дагаал хөгжиж шүү дээ. Тэрнээс энэ сауштай санагдаж. Жиркинүүд их гарч ирж байна тий. Тий. Олон брэндүүд. Тий. Жирки бэркс PMF-тэй байгаа шүү. Энэ бол технологи борцны л технологи санагдаад шүү дээ. Зүг. Борц тэгээд жинхэнэ Монголын одоо үндэсний л штэ. Тэр бол бас агуу ухаан байгаа хөөе те. Одоо 100 ха үнхэрүүлэхгүй яаж идэх вэ гэл одоо дээр үедээ бодчихсон л байгаа хөөе те. Тэгээ ер нь бол бид нар өөрсдөө сайн мэддэггүй ч юм уу судлаагүй болохоос ч юм уу ер нь бол манай Монголоос дээр үесээ ингээд гарсан хоолнууд гэж байдаг юм билээ. Одоо нэг Японы шабу гэдэг юм шүл гэдэг байхгүй юу? Японч судлаад би нэг Японы нэвтрүүлгийн баг ирж Монгол зүгээр эдийн засгийн нэвтрүүлэг хийсэн. Би зүүн дээр Монгол талаас нь координатинг хийгээд ингээд хариуцаад явжсан баг. Тэгэхэд тэр Японы нэвтрүүлэгч нар ирээд энэ шабу шөлтөө юм хол Монголоос ах гарч ирсэн гэдэг юу түүхтэй байдгаа. Яагаад гэсэн чинь одоо бамбаа ч юм уу нэг юм дээр хоньны мах ингээд ягаад гоё ингээд шүлэндэн буцалгаад ингээд хоньны махаа ингээд одоо буцалгаад ингээд иддэг байсан. Шөлтөө тийм иддэг байсан гэл тиймэрхүү юм ярьдаг байсан. Тэгэл одоо олон хоолод одоо энэ шорлон молдч гэдэг юм бас ингээд сэлэмдээ ингээд иддэг байсан чинь яг 100 батлагдаагүй ч гэсэн ер нь бол дээр үесээ бас манай монголчууд хоолны өрмөц тийм соёл тийм байсан байдаг. Хавгасаа үсэ одоо жишээлбэл юм аян дайнд явж байхдаа ч юм уу зандаа гэлс болохоор тийм хоолод байдаг байсан гэдэг байхгүй те. Одоо нүунийг ингэдэж шít хахаа ингээд нөгөө имэйл морь хоёрын гол тавьчуулаад тэг ингээд нөгөө давхиж хооронд имэйл морь хоёр нь үргэлцээд багтхан болоод иддэг байсан ч идэх ч юм уу те. Тэгнийхээ тиймэрхүү нэг тийм гоё төгөөд идэв штэ те. Тэгэл ер нь бол тэрийг гоё илүү гоё судлаад Монгол талаасаа те тэгэл бас гадаад дотоод одоо ер нь солонгосыг харж байгаа штэ те. Би зүгээр Монголоо ингээд гоё тийм гадаад ийм зах зээлтэй гоё таниулаад хоолны юм ингээд гоё соёл талаас нь илүү жоохон төсөв байдаг бол төсөв гаргаад улс орноор тий ингээд
гоё сурчлаасаа гэж боддог байхгүй. Одоо солонгосчууд гэхэд зөв өнөө бодлыг мэдэхгүй ч гэсэн ахаал сонсон зүйлээ хэлчихэ. Нөгөө нэг солонгос кинонууд ингээд хоол нь гарах юм бол нэг татвараас нь хөнгөлдөг гинэ. Тий. Тэгэхээр нөгөө нэг солонгос кинонд чинь нөгөө их хоол гардаг тий. Ер нь бол ихэнх кинонд нь хоол гараал тий. Сүжиг овгаал ингэдэг шүү дээ. Гэдэг шиг одоо хоолны шоу одоо Netflix-ээр ингээл гарангар одоо тэр миний сүлд үзэж байгаа нэг кино байна. Одоо хоолны тухай жоохон дээр үйлээ буцчихдаг байхгүй. Тэгээд нэг бас тэндээ ингээ хоол мал хийгээд тэгэл ер нь хоол гэдэг зүйл бол ер нь улс орныг сурталчлах маш том зэвсэг болчиход байна. Энэ дээр манай Монгол улс ч гэсэн маш олон хийж болох юм материал одоо юм өрмөц гоё юм юмуд байгаад байгаа байхгүй. Түүх мэдээллүүд байгаад. Энийг л жоохон танилцуул гэж боддتي. Гоё янз бүр нэг гоё Netflix-ийн шоунд ч юм уу те. Нийтгүй нэг кино ч юм уу. Тий, докюментари ч байд юм уу те. Тэнгүүд монголчуудс бид нар өөрсдөө мэдж аяглаа гоё. Үндэсний хоол ярилдаг байж болно шүү дээ те. За энэ бол их үнээр чухал юм байна. Одоо чинь арт гэр ютуберийг бол тавд мэдэн шүү дээ. Одоо би чинь комент нь уншиж хагаад би ингээд зөвхөн боод идэх гэж Монгол явсан ингээд нэг комент бичсэн ч гайшлаа. Тэр шиг арт гэр шиг одоо тэр тодорхой нэг хэмжээнд л ингээд өөрөх хэмжээнд хийж штэ тий. Тий. Бүр сайн таны ярьдаг шиг өргөн дэлгэр хэмжээнд хүрэхин тулд одоо чинь яг юу хийвэл зохилт юм бол зөвхөн YouTube гэхгүйгээр тий. Харин тийм одоо арт гэр бол үнэхээр домгууд яст гэж боддог. Тэгээд юу контент нь ч гэсэн гоё. Тэгээд Монгол хаалт очсон гой сурталчилж байгаа тий. Тэгээд ер нь бол айгүй олон бяцлаг юм уншижсэн. Монгол одоо очие энийг идмээрэн. Сквал очиод ирлээ гоё байсан ч гэдэм те. Тийм байсан. Тэгээд ер нь бол би зүгээр харахтаа хүмүүс илүү юунд төлөвлөж байна. Аль платформд байвал мэдээж YouTube байгаа. Тэгэл TikTok, Instagram, Facebook байна. Тэгтээ ер нь бол гоё ийм Netflix-ийн тийм гоё шоу хийчихвэл би зөв тэр нь бол гэж боддtiin те. Тэгэл ер нь бол Netflix одоо дэлхийн ихэнх улс орнд үзэж байна. Тэн дээр гоё гаргаж чадвал тэгэл их гоё Монголын хоолыг сурталчлангаа давхар аялал жуулчлалаа хүчсэн тийм л юм байна. Тэгэхээр бүр яг ингээд нэг нарийн ниш одоо энэ контентыг хариуцдаг продюсерүүдийг барьж аваад л улсаас жоохон за нэг гаргадаг өгчээ гэж спортлох нь шүү дээ. Тийм. Тэ. Тэгжил бууж जैन тий. Ер нь л тэгжил бууж. Ямар одоо Netflix-ээр гарангууд одоо спонсорт юм гараад шүү дээ. Нэг давлгаалчвал үгүй сайн явах бах тий. Харин тэг. Гэтэ одоо нэг яг надад тийм бодол яг тийм байгаа ч одоо нэг юм за Netflix-ээр байхад би жишээлбэл тийм докюментари хийя ангууд одоо өөрөөсөө бузуу зардлаасаа гарах нь хэцүү те. Гэтэ бас улсаас авах нь бас хэцүү болсон шүү дээ. Уг нь бол авч болж. Гэтэ одоо нэг юм муу имижд болчихлоо шүү дээ. Нэг юм энэ наач нөө юунаас тийм док чинь улсаас нийтүүд авсан юм биш гэсэн ингээд. Тэ энэ бол тийм үү юм шүү дээ. Тэгэнгүүт одоо бас тийм бас үндэстнийхээ соёлыг таньж бас нэг спонсор аваад явах хэцүү те. Бас нэг юм гурил мөрөлний компани ороод ингүүтээ тэрийг бас нэг хөсгөд очингуудаа за энэгээр заавал хоолын шигүүд байх хэцүү те. Тэгэхээр бас сайн бодож байгаа скол мөнгө зөвлөж байгаа л юм дээ. Бас олон талтай юм байна. Олон хүчин зүйлүүд нь нийлжээж ин яг энэ Монгол соёлын хоолыг таниулахад төхөнтэй болох юм байна. Тэгээс сая ярин дундор бодогчлээ та ингээд хоол идэх хоолны контент хүмүүс яаж ингээд одоо манай дээрээ хоол хийгээд өгч гэдэг юм. Тиймэрхүү хүсэлтийг тавьж байна сошиалаар яаж чинь очиж хоол гэж идэв л гэдэг. Очиж идэг очиж идэг гэдэг. Тэгээд шүн мөн их гарч ирдэг. Тэгээд ямар ядраатай юм л тэгээд зарим нь уралж мурлал заримд нь блоклолцсон тэгээд байж идэв. Тэгээд зөв шүү дээ. Шүн ингээд өсөд унтах чинь сайн байхгүй. Одоо нэг хүчтэй ажиллаад хотоодонд байгаа бүх хоол молыг чинь шингээгээ сайхан тэгэл унтна гэсэн. Одоо сайхан шингэжлээ. За. Одоо ингээд зарим сошиал контентуудыг харж байгаад хүмүүс ингээд контентээс хамаарал янз бүрийн хараал ирвэл янз янз зүйл юм байдаг л. Тэгэхээр хоолны контентээр нь хүмүүс голцоогоор нь юу гэж орж ирдэ? Эерэг орж ирж гэнэ үү? Юм тэгж орж ирж гэнэ үү? Дахиад дараагийн удаа өөр юм хийгээж үж гэнэ. Ер нь хүмүүсийн уур амьсгал ер нь яаж орж ирдэг вэ? Сэтгэлүүд нь. Ер нь хоолны контент бол айгүй дажгүй юм шиг санагдсан. Яг мэдээж нөгөө муултууд ганц хоёр байна л да. Гэтэ айгүй нөгөө тийм эрэг сэтгэлүүд ихтэй. Тэгээд гоё дагаж хийсэн ч гоё боллоо ч гэдэм үү те баярлаа. Гоё болоо ч гэдэм үү сквал гоё шүү мөшөө гэл ер нь бол тийм эрэг сэтгэлүүд айгүй ихтэй байдаг шүү дээ. Ганц нэг хаа нэг яг нэг тийм комментүүд орж ирдэг юм аа. Гэтэ тэгэл одоо тэрийг нэг тоохооч байсан дөө. Тэгээд л за гэл үгийн оронгод зург мург аккаунт гэж байгаа юм чи те. Тий ойлгомжтой тий. Хавьяас чинь биш үү гэж таасан.
Тийм үү. За одоо ингээд мэдээж хоолны контент хийж байгаа хүнээс асуухгүй байхын аргагүй нэг асуулт байна. Тэгээд таны одоо хамгийн хийдэг гарын хоолчод ямар хооллууд байна гэж үздэг вэ? Ингэдгийн гарын хоол би ер нь будаатай урга идэх дуртай. Үгүй тийм. Тий. Адилхан мэддэг. Яг нэг юм гэхдээ будаа мах ногоон тустай биш. Яг нэг Монгол будаатай урга шиг Тийм. бүх юмын сайхан жижиглчихэд будаа модаа бүгдийг нь холиод Аха. ингэж идэх аюу дуртай. Тэгээд бас нэг Япон амтлагчууд их дуртай. Япон амтлагчууд нь өөрөө бас нэг эрүүл мэндийн талаас аюу дэжгүй. Одоо нэг давс одоо сой соус гэх юм бол давсыг нь орж болчихж байгаа шүү дээ. Тэгэл гоё нөгөө махны бас нэг их өнөр мөнөр дарддаг байх юм бол Японы хоолны архтай рёришү гэл байна, мирин гэж байна. Тэгэл ер нь тэр идигээ хийгээд гоё монгол хоолой хийх хөс гоё дуртай. Эсвэл зүгээр яг гоё давс перцээр авдлаад гоё. Одоо нэг гадуур их өддөг учраас гэртээ одоо нэг бичлэггүй өдрөө гэртээ адилхан хоол идэхийг зорддог яг гоё нэг тийм амтлагч багтай тий. Яг нэг сайхан тийм зүгээр давс перцтэй гоё шөлтөө хоолж идэв юм уу гоё хуурга муурга идэх аягүй дуртай. Хитэг амтлагч идэгэл бас. Одоо яг нэг би тийм контент хийж байгаа учраас намайг хүмүүс баян гадар холлоо гэж бодоод байгаа шээ. Ер нь бол 7 хоногт нэг 2 моёр тэмцлэг орж учраас 7 хоногт нэг 2 л гадар бас иддэг. Бусдаар бол ер нь ихэнх бусад үедээ бичлэггүй үед бол гэртээ аль болох хийж Тэгээд таны гүндлэхээр тухайн тэр юун дээр ресторан дээр очиж хийж гэх үг Тийм. Япон газрууд болцгоо. Айгүй ер нь бол хамаагүй. Хамаагүй. Тийм харж байгаа л одоо бас нэг ийм асуудал байгаа байхгүй. Одоо За. яг надад тулгарч байгаа нэг асуудал гэх юм бол одоо би нэг ресторанууд дээр очиж нэг хоолны иддэг амтлагдаг тийм контент хийдэг. Тэгэнгүүт ресторан дээр очил доо. Тэнгүүд нөгөө ресторан маань мэдээж нөгөө сурчлагаа хэлэх чинь те видеон дээр гарах гэж ин гэдэг талаасаа арай нөгөө нэг юм порчтой ч гэдэм юм уу, арай нэг чимэглэлтэй ч гэдэм юм уу, арай нэг хичээгээд ч гэдэм юм уу тэгж хийж өгöd байгаа байхгүй. Тэгээд тэрийг үзчихэд нөгөө үтсэн хүмүүс маань дараа нь очингууд яг тэр стандартаа барихгүй арай бага ч гэдэм юм уу, арай амт нь одоо таалагддаг ч юм уу, арай нэг өөр байдаг ч юм уу те. Тэгээд одоо нэг тийм асуудал байгаа даа. Түүнд одоо би надад орж ир санал болгон дээр би яг гардаг шиг гаргаарай. Яг дараа нь орж ирэх хүмүүс яг л ийм мэднэстэй. Яг ингэ нүц гэл одоо энэ ам баталгаа авчиж тийж хийж байгаа. Тэгэхгүй бол бас яг нэг талаараа бас нөө манай очиод бас харин шүү дээ. Юу болчих юм шүү дээ. Тий. Тэнгүүд одоо миний юуг үзчихэнгүүтээ очсон чинь тийм биш байвал бас хэцүү гот байхгүй. Тэгээд одоо ер нь бол надад маш олон санал орж байгаа. Гэхдээ би одоо аюугаа фильтртэй авч байгаа. Аль болох л тийм ер нь ороод комент сэтгэлээ уншаад арай гайгүй газруудыг сонгоод ингээд авч байгаа гэсэн. Тэгэхгүй бас л айгүй шүү дээ. Тийм гардаг. Би бас мэддэггүй шүү дээ. Тэр салдрын хвшлаар юу гардаг гэдэггүй хэцүү. Одоо тэгэхээр Монголд энэ тантай адилхан төрлийн контент хийдэг ер нь одоо хоолны талын креаторууд хэр их байна? Ер нь их байгаа. Их байдаг шүү. Гэхдээ яг бүр тийм амар бол их биш. Тэгтэл ер нь бол нэг 10 20 дун байгаа хаа. Тийм үү. Тэгвэл зөндөө шүү дээ. Ер нь бол гоё штэ. Их болох тусмал гоё таниулаасаа тий хоолны соёл гэдэг зүйлээ гэж бодсон шүү дээ. За одоо бол ингээд би нэг Японд байж хат манай ахалж байсан. Япон хоол бол нэг тийм усан чанартай, далайн гаралтай. Монгол бол юм тосон чанартай, амархан цаддаг энэ гэдэг жийсэн байхгүй. Би чинь тэгэл Японч хоолд бол дорхно цадж юу өөсч мөсөлсөн. Урдан шингэжтэй шүү. Тэрэн шиг манай Монгол үндэсний хоол болон Япон хоолны онцлогуудыг та ингэж ялгаатайгаар тайлбарлавал яа гэсэн үг? Ер нь бол манай Монгол хоол бол маш хүнд хоол. Өрлөгтэй, мах ихтэй. Тэр нь тасархуу. Одоо Япончууд ирээд бас яг Монгол хоолны гоё гээд тэгдэг ч гэсэн ер нь бол нэг порцыг бол барахгүй дээ. Зүгээр энгийн ресторануудаар гарч байгаа порц ямар ихтэй юм бэ гэдэг. Мах ямар ихтэй юм бэ гэдэг. Тэгээд гурил бас ихтэй хоолууд байдаг те одоо зөвхөн. Тэнгүүч нь Япон хоол ч нь өөрөө айгуу тийм яг нэг усан чанартай гэдэг чинь тийм айгуу гоё юм цөөхөн гоёч байх те цөөхөн одоо порц багтай гэхдээ олон хачир мачир байдаг те тэгээ шүл мөлтөг юм сетүүд их байдаг тийм тэгэнгүүт ер нь Япон хоол идэл амар амархан шингэждэг тийм гэхдээ ер нь эрүүл мэндийн талаас бас тэр нь зүгээр байх л та гэхдээ одоо бид чинь тэрийгэ идээд бас би организм бас дасцсан байгаа гэхдээ аль болох баланслал хит одоо Монголд бас
яг Япон шиг хоол идэт байвал бид нар бас цаг уурын нөхцөлтэй нагарын юм уу гэдгээсээ хамаарат бас тэр байх үед нь мэдэхгүй л тээ. Тэгэхээр ер нь иддэг байсан хоолуудаа нэг бүр хэтих ихтүүлчгүй хүн шиг хийдих багтуулч хүн шиг ер нь балансын барайл идчихсэн ер нь зүгээр ахаа л гэж би боддог шүү дээ. Японч гэдэг гоё шүү. Одоо ингээ Японд очиж мочхоор ингээд ийм өлөө өгч болчихсон шүү дээ. За хаана очиадгүй хаана юу гэлээ гэдэг. Нөгөө Instagram-аас юм харлаа гэдэг. Бүх юм гарагдана. Тэр ингээ зүгээр нэг 7-Eleven оронгуудл зүгээр ингээл тэнд байгаа одоо тэр гурвалжин будаа юм уу те онигири миний тэгэл тэр юунд байгаа дахиа махаа гэлээ. Бүгд гарагдаж байгаа юм чи. Яат ч хоолоор ол төгсөрцөл газар л та. Тэгээ бас ирүүл бах л та тий. Ирүүл. Тэгээ гэхдээ Япончууд надаас ирдэг. Гэхдээ Монгол хоол нь маш дуртай. Ялангуяа цөөн амар дуртай. Цөөн бол ер нь манай Монголын гадаад дуртай баг номер 1 гэж би зураг гэж бодлоо. Цөөнд амар дуртай. Тэгээд тэр нэг кальцтай шөл гэж байд юм аа. За ямар шил. Нөө ингэдэ. Нэг Япончууд ирээд тэгээд бүр 8 гэж буусан юм онгоцны бодолтой. Тэгээд наш шот руу орохсоор итэл 11 мэг болоод бүр амар төвжрээд. Тэгээд нөө бүх газар хаалттай. Тэгээд шөлөнд ордог. Ялч үлсээд байгаа хүмүүс чинь. Тэгэл ингээл ороосон чинь өөдөл чинь бүр шок. За цөм авч өгöd, кальци шил авч өгöd, хуйц авч өгöd. Тэгээ ингээд шэрлэлээ идүүлсэн чинь бүр ямар гандтай юм бэ. 9 цагаас. Тэгээ бүр хөөсөн зугаад. Монгол бол нөө тэд чинь хамгийн чухал нэр хоол байгаа. Хоол нь тийм айц байдаг гэнэ. Улс орнолын онгод яна хоолнд тарах бол гэж зүгчүүдээ амтгүй бол яана гэдэг юм дээ. Тэнгүүд тэд чинь бүр ямар гандтай юм бэ. Тэгээд ингээд дараагийн өдөр дээр ингээд тэрэлж мөрөлж явуулаад хот ингээд Шангрила мэл гоё газар маань ингээд явуулаад гэсэн чи хамгийн сүүлийн өдөр дахиад шүлэнд орё идэх үү гэдэг. Тэр бүр санаанд нөрцөө. Тэгжс тэгээд ер нь бол манай тэр цөм мөн бол нэхэр хойцоо мэцээг тэр дуртай гэх юм л. Ер нь л одоо яг орж ирэнгүүт тим сет бэлтцсэн байд шүү дээ. За ихлэ хойцоо шүл юу үед гошуулоо цөв үед тэгэл дараалтай тэгж байд. Тэгээс шууд хорхог боодог гэх юм бол тэр бол хурцдах юм бэл. Тийх бах гиз гүзэн гүлээ явуулж гэдэг. Тий. Тэр нэвтрүүлэн баг иржсэн тэгсэн хөдөө аль давайтсан чинь шууд хон гаргаж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө л чи бүр гэмсцэн. Биднээс болж. Тий яа надаас болж одоо ингээд хоны мах идэх гэсэн надаас болж ингээд нэг хоолгоор нь алчлаа гэх. Тэгээд одоо нэг хүмүүс ингээд гаргацсан. За нэг хүмүүс ингээд алаад ингээд гаргаад идэд ингээд хоол болгоцсон чи за одоо идээ даа гэд. Тэгээд идэж чи өөрхий нэг юм 200 мөсөн мэтэл тусчиж байгаа юм чи. Ингээд одоо ингээд болцсон ингээд ажиллаа. Энэ нь бол бас их багаар иддэг. Тэгээд ийм махаас нэг махны хэрэглээ бас бага юм шүү амаа. Тэ нөгөө ихэнхдээ нөгөө загас мас хөнгөн цагаан мах ихэд иддэг юм чаа. Ийм улаан мах бол хэрэглэл бага шүү дээ. Ялангуяа хоньны мах л тэд нар барыг гэртээ бол хоньны махаар хоол хийдэг Япон гэж юм бол би аль нэг сонсоогүй дээ. Үхрийн мах захал. Улаан махын хэрэглээ бага гэдэг нь шууд нэг төхөрөд хийснийг тайлж байгаа шүү дээ, тий. Гашууд гаргаж байгаа. Нөө нэг одоо өмнөх нь хувьд одоо тий одоо адуу хонь мах аюу баг ихэнхдээ нүг дахиа гахаа хэргэлдэг. Загсаа хэргэлдэг. Одоо цагаан махуд шүү дээ. Тэгэхээр улаан мах гэхэр нөө сүши чинь улаан маханд орох гэж бодохгүй. Би анх чадахгүй байсан л та. Гоё шүү дээ. Сүши бол бас гоё. Тэр шүс асарж шүү дээ. Монголд одоо сүши идэг бол хаана хамгийн сайн байх вэ? Таавал мэдж байгаа та Япон. Монголд одоо яг сүши идэх юм бол за одоо тэр ингээд бус газрын бас мялаж явах үү. Гэхдээ ер нь бол судалж хагаад шууд онгоцоор загас нэрдэг байвал зүгээр. Тэгэхгүйгээр одоо хаанаас ч ирээд хөлдөөгөөр орж ирээд хөлдөөсөн байжгаад гисгээгээд тэгээ сүшин гэдэг бол жоо эрсдэлтэй санагдаад идэв надад л. Ер нь сүши гэдэг чинь өөрөө хамгийн одоо фреш хамгийн шинэхэн загасны махаар хийдэг тийм хоол шүү дээ. Тэгэхээр одоо Японд бол яг тэр өдрийнхөө өглөө авчирсан загасаар хийгээд ингээд нэг олон хонолдгоо. Тийм хоолж одоо хөлтөөсөн загсаар хийгээд хийгээд бол бас амт чанар болоо эрүүл ахуй талаасаас жоохон эрсдэлтэй санагдаад байна. Тэгэхээр манайхан гоо сүшидийг иж ивэл одоо жоохон судалж байгаад те. Монгосоор авчирд юм аанаас авчирд юм махнаас ингэж жагаад хэдүүл зүгээр хаа. За мэдвэ штэ юм бэ. Судлах хэрэгтэй байна. Шууд ороод идэг ш. Тэгээ онгоц нь одоо шийдэл зөвхөн 3 өдөр ирдэг ч гэдэм үү те. Тэнгүүд 3 өдөр 4 өдөр нэчдэг ч юм уу те. Тэгж мэгдэлс зүгээр. За энэ бараг тип болчихсон шүү. Танаар хизээ удаа шүү. Өдөр. Онгоц нь хэд хэдэн бууд юм уу те. Маргааш нарч мч те. Тэгээд бас зүгээр. Зэн тачилыг үтгэнэ.
За нэрг байлаа. Тий. Тэгэхээр хоолны сэлийн талаар бас зөндөө ойлголттой боллоо. Тэгээд ер нь явж иж одоо би таны ягаад хоолны талаар контент хийж байгааг баг ойлгочих шиг боллоо тий. Ер нь бол энэ ярианаас бол хүмүүс ойлгохоор боллоо гэж бодож байна. Тэгэхээр хамгийн одоо манай санаа суй подкаст ер нь өндөрлөх тийш хаанчийн сүүлийн асуулт маань юу гэхээр хоолны контент тэр хин нэгэн хийе гэж бодъё л та үзэж байгаа юм ч юм уу тий. Жишээ авъя хэдүүлээ. Тэгэх юм бол тэр хүмүүс та юу зөвлөх вэ? Ингэж эхлээрээ ийм гартай шүү гэдэг ч юм уу тий. Аха. Ер нь ямар нэгэн контент яхаа миний туршлагаас юм уу миний зүр баримталдаг юу гэх юм бол айгуу тийм цэвэрхэн тэ нэг юм өнгөн ч гэсэн цэвэрхэн одоо хүн ингээд нүд дээр ингээ үзэхэд тэр контентын өнгө бас их чухал юм санагдав. Хит их нэг өнгө нь ялцсан, хит их ингээд амар гялдаацсан мэлаацсан байх юм бол хүний бас нүд ядраад ч юм уу эсвэл цаанаасаа ингээд энэ шалгонцгүй мэн гэдэг юм мессеж өгд юм санагдав. Тэгэхээр нэг юм аль болох гоё нэгдүгürt нүдээр харахад өнгө нь аяга гоё байх хэрэгтэй ч гэдэг юм үү. Тэгээд одоо юу яачвал одоо жишээлбэл спонсортой тим их чивэл тэрийг нэг нууж хаагаал те. За өнөөдөр би ингэ явсан чи энэ нэг юм дэлгэр хийсэн чи ингэ орлоо ч гэдэг юм. Тихгүйгээр зүр шууд хилцэн надад зүр санагдаад те. За өнөөдрийн хамтран ажиллагч энэ байлаа. За энэгээр хэдүүл ийм юм хийнэ гэдэг. Тэгвэл бас зүр санагдаад идэв. Тэгээд хоёрдугаар гэх юм бол тип гэсэн штэ те. Хоолны контентэнд бас юу чухал вэ гэхлээр тийм гоё бас нэг арай харин цэвэр талаасаа зөвөр байвал бодоод харагдсан үед те. Одоо идэвхтэй ч гэсэн те нэг юм арай цэвэрхэн байдаг ч юм уу. Тий. Тэгвэл бас их зүгээр идэм аа. Тэгэхгүй бас нэг жоохон бохир мохор яачих юм бол юм мэдчихаа гэдэг утгаараас те жоохон гоожуу талаасаа онцгой авах гэж бодод идэв. Тийм. Хийж байгаа хүнд бас гоё орчин арай цэвэрхэн байвал бас гоё байгаад идэв. Тэгээ гэрэлтүүлгийн хувьд гэх юм бол шар өнгөх гоё хоолой гоё харагдал санагдав тийм. Шар өнгө өмсгөл байгалийн нарны дээр л байвал гоё харагдаад идэв. Тийм. Тэгэл хоолны контент чинь тэгэл ер нь гоё да. Тэгээд бас гоё хоол нь бас юм гоё бүтээлч байл бас гоё. Тэг хийж байгаа нь тий. Гэтэ би өөрийгөө бүтээлч хийж байгаа юм шүү дээ. Би бол ер нь тийм жоохон тийм амар бүтээлч бас биш баха. Тэг ер нь их байдаг дуу юм хоол идэг. Гэтэ үнэхээр гоё хоол идэг бас байдаг шүү. Монголд үнэхээр гоё байдаг. Ер нь тийм типүүд байна дөө. Тэг ер нь хийх гэж бодож ивэл нэг амар төлөвлөд ямар ч одоо контент бай тээ. Ер нь хийдэ гэж бодож л байвал тэгэл ер нь хийцэн дээр бүр цацдгүй махад ядаж драфтлаад үлдээч болно шүү дээ. Шууд уцаах гал. Тий. Надад тэгэл уцсаар л хийж дээ. Яг би ер нь контент өдрийг уцснаа камераар хийхээс жоохон зайлшгүй гэдэг тийм. Нэгэн тал одоо би өөрөө төгс камерыг эзэмшээд төгс лөнгөө тавьж чадахгүйгээс хойш уцаараа хийцэн дээр байхгүй. Уцаараа хийнгүүт тэр хүмүүс уцаараа л үзэж байгаа шүү дээ. Ялангуяа одоо ихэнх нь iPhone барьдаг ч юм уу. Тэнгүүд iPhone-оор бичсэн юу дүүрсээ iPhone-оор буцаад үзэнгүүт арай тийм өнгө натурал байгаад байх санагддаг бас. Тэгэхээр уц гэдэг сайхан зүйл байна. Тэгэхэд л өнөр болчихж байгаа юм даа. Тэгэл нэг юм хөл байвал те. Тэгэл гой санаа олцсон багт. Ямар ч контент ямар ч юу бол тэгэл гой явчих байх л шүү дээ. За бас гоё типүүд өгч जैन. Өнгө шаргал өнгө байх хэрэгтэй мэдээж авлаа. Би тогтоогод шүү. Хоолн дээр. За их цэвэрхэн байх хэрэгтэй байна. Ариун цэвэр сахих хэрэгтэй байна гэдэг. Тэгэд одоо ингээд YouTube орохоор дэлхийн нийтийг харахаар дандаа нэг юм хээрийн хоолны тренд л цогцолоод байгаа юм тий. Гандаа хөдөө гадаа хийж байгаа тийм юм хит их технологичтэй ил галын тий. Тим их сүлээд болоод байна тий. Тий, ер нь тий. Тэг би нөр яагаад гэж бодоод байна гэхэлэр илүү нэг дэлхий чинь одоо нэг хотчтой амар хөгжингүүтээ буцаад нэг тренд нь эргээд буцаад нэг nomadic style хөдөө гадаа тий жоохон зэрлэг мэрлэгэн тийм модон дор хамсантай. Тэгээ би нөө Монгол буцаа модон дор магадгүй гэж бодоод байх. Тэнгүүд яг тийм хөдөө агаарт хийж байгаа хоол мол нь үнэхээр гоё санагдаад тэр нь ч гэсэн үзүү штэ. Тийм бас нэг юм байгаль тэгээд тийм гоё юм байна гэж үзэж байгаа хүн төсвөртлийн сэтгэлийн тайвшрал өгөх том санагдаад байхгүй тий. Тэнгүүд одоо манай бас Монголд гоё байгальд идэг гоё контент креаторууд бас байна шүү дээ. Тэр тал мал гээл те. Гой залуучууд контент креаторууд бас байгаа. Бас би л сонсоогүй юм. Тэг гой хүмүүс байгаа шүү. Одоо нэг мукбанк гэдэг нөө дуу чимэг чи ASMR гэдэг үлээ те. Тэр чиглэлийн контентыг та ер нь зөв гэж боддог. Ер нь таны бодол юу гэж боддог вэ? Байх хэрэгтэй гэдэг. Одоо ихэд яг юу талаас нь харж нэхэр хүмүүс нэг дор мэдээж хэрэг тийм ихэр идэхгүй шүү дээ те. Тэгэхээр тэрийг нөө нэг юм эвлүүлгэр жоох ингээд нэг жоохон ингээд залилдаг арга гараад исэн юм байл да сүлээ. Тийм. Энэ талаар таны үзэл бодол. За яг гоо гэхдээ тэрнээс шалтгаалж нэг хүн амьтан
гимтэд ч юм уу те тэг бүр амар алдагдал үлдээг бол тэр бас тэгч буруу ч юм баг. Тэр бас тэгэл нэг юм контент л юм да те. Бид бас ер нь тэгж боддیں۔ Тэгээд мукбанк гэдэг нь өөрөө бас нэг тийм хүмүүс бас нэг тийм мэдрэмжл өгдөг юм санагдаад идэм л да. Одоо хоол идчих захта үздэг хүмүүс байна те. Мукбанк гэдэг илүү хоолой таашаалтай идэх ч юм уу те. Эсвэл зүгээр хоол идмээр байгаа үедээ тийм бичлэг үзээд нэг юм арай цадсан мэдрэмж авдаг ч юм уу. Эсвэл эсрэгээрээ үзээд амар өсдөг ч юм уу те. Тийм хүмүүс л байдаг л да. Тэгэхээр ер нь бол байх стил контент л гэж би бодод шүү дээ. Тийм. Би бол гэтээ намаас хүмүүстэй гэдэг. Энэ амар идээд тэгээд тархахгүй энэ хоолоо аваарыг хайдаг байх маа гэдэг. Гэтэ яг хүмүүс яагаад гэж бодож байна гэхээр ингээд яг ихэддэг л дээ. Тэгээ ингээд ширээ дүр ингээд тавьсан байгаа болохоор амар их болгоо шүү дээ. Тэнгүүд бас нөгөө хүмүүс аим гэд яадаг бах. Тэгээ нөгөө үлцэн хоолоо яадгийн ийдгийн гэлээд энэ тэгэл үлцэн хоолоо авч явдаг. Тэгээ бас хайр юм хаяад явах вэ гэдэг. Тэгээд хөлдөж болохоор юм байл би тэгэл очил хөлдөөчдөг хоолоо. Тэгээд сквал идчихдэг. Тэгээд тарахгүй байгаа шалтгаан гэмээр би ихэнхдээ би нөгөө бичлэгээ яг өдрийн цагны цагаар хийдэм. 1-2-ийн үед мөйт ч юм уу. Тэгээд хийчээд сайхан идчихлээ шүү дээ. Тэгэл жимдээ явдаг ч юм уу. Сквал жоо халах малхаа. Тэгээ оройдоо хөнхөө юм идэл салаад малаад ч юм уу. Сквал тарыг йогурт угаал айраг марг угаал. Тэгэл оройдоо олт хийчихдээ. Оройдоо айраг уудгийг биш жингээ өрдөг. Манай зочны Тэми Интикогийн Тэмүүлэнгийн арга нь оройдоо айраг уудаг байна. Нэргэлээ. Айрагтай амар тийм юу өгдөн шүү дээ. Татгалан мэдрэмж өгöd. Өөрөө амар тосготой. Тийм учраас тэр нэг жоохон юм типс юм биш болгодог шүү дээ. Тэгвэл ерөөсөө би бол айраг уучих юм бол ерөөсөө надад үлсэх мэдрэмж ер нь орж ирдэг. Сая 100 бол сайхан айраг зөндөө их ус. За мэдж авлаа. Ирч үү те. За тэгэхээр манай подкаст ерөөхдөө дуусч байна. За ингээд Сансуу подкастын өнөөдрийн дугаараар Тэмүүлэн зочин маань оролцож хоолны соёлын талаар маш гоё дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгч бас зарим гоё типүүдийг өгч сушиг хаана хизээ өдгийг бас мэдэж авлаа. Айрыг уудны маань зөндөө гоё мэдээлэлтэй боллоо. Тэгээд цаашдаа одоо ингээд Монгол контентийг одоо энэ намадик стайлын хээрийн гоё хоолны контентийг Монгол хоолныхоо соёлыг дэлгэрүүлэх гэж байгаа маань энийг одоо яаж хийж чагаад ингээд бүтээгээрээ энд бас үнэхээр их амжилт хүсье. Тэгээ ингээд сувг мөг нээгүүл би одоо яаж чадхаараа ингээд спорт хийж дэмжье. Та тэгээ Монгол соёлыг бас дэлхийд гоё контентоор гаргаарай гэж хүсье. За баярлалаа. Одоо тэгээд энэ подкастаар ороод энэ ингээд одоо сошиалчсан савигдаад ингээд үрд мөх байга юм чинь одоо нэг хэлцсэн юм чинь хийхгүй болохгүй. Тэгээд хийнэ. За одоо ихтэй мянган үзэхэд тэр хүмүүстүүд тэгэл одоо сас шахаарай. Тий. За баярлалаа. За ингээд саналыг хүлээн авч одоо манай Сансуу подкаст цаг гарган хүрэлцээрсэн танд баярлалаа. Тэгээд нөгөө нэг би сая 7 сард гаргасан YouTube задлан гэдэг номоо танд бэлгэлж байна. Та бас ингээд за гэлалаа. Ямар гоё юм бэ? Зочиндоо номоо бэлгэлж байна. Нэзэний зураг вэ? Тэгээ нөгөө нэг фям задлангийн сувгийн нөгөө профайл зураг нь. Тийм байна те. Маркетингийн зорилгоор тавьсан. Манай редакторын зөвлөгөөр. Nice. За өстой гоё ном байна. ChatGPT биш үү? Тийм юм шүү дээ. Одоо ингээд эхнээс нь уншвал ямар ч тийм байхгүй шүү. За бизнес яг тэрийг ч гэсэн яг биш ах гэж би зүр бодож байгаа. Гэтэ яг 100% гэдэг тийм биш вэ л үдээ те. Гэтэ бас яг адаагаа асуулаа тэгэл ингээд найруулсан бол яг байж болох асуудал гэж байна. Энэ бол ерөөсөл тий нэг 20 дахь зүйл биш шүү дээ. Энд чинь чөлөөт байхгүй. Хүн ингээд туслахаар нь хоолны бэлц өшөглүүлнэ гэдэг шиг тий. Яг гоё жороод харуулж ивэл тэр л хүн чадж ашиглаж ивэл тэр л. Энэ бол чөлөөтэй. Тэр ингээд хүн чи ингээд тэр асуудал би бол гайхаад байгаа. Тий. Одоо би гэсэн контент ингээд хийхдээ одоо шил тэр хоол олон миний тархинаас гараа өөртөө тэр чинь би чинь ингээл өөр YouTube үзэл өөр хүний рил үзэл нэг юм энийг орлуулчих гээл санаавал хийж байгаа шүү дээ гэдэг шиг манайхан бас нэг хит яах юм а те одоо бүх юм дээ оролцож гар утсаар авч яан зургийн фильтр чинь бүх юм орж байгаа учраас энийг бол нэг тийм үүсэх боломжгүй зүйл яг үнэ та тэгээд уншид үзүүлээ эхнийх утсаасаа яа ингээд хүний гараар бичигдсэн мэдэгднэ хүний гараар гэдэг ба шүү ямар гоё юм чинь ингээд бодис юм кейс жишээ айгүй их зураг мурагтай хольж ирсэн байгаа. Яг ийм систем зохион бүтээсэн яг ингэж явд юм байна гэд манайх ч 10 хэдэн сурагтай учраас тэндээс ноу хаа буулгаад бичсэн байна. За ста хэрэгтэй ном байна надад тэгвэл. За ингээд Сансуу подкастын энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Зочиндоо баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье та бүхэндээ. Баярлалаа. Баярлалаа.